За hi guys, ингээд хэлбэлээ Монголын бүх гомиг туршиж үзэн хоёр дахь бичлэг маань орчихсон. За тэгэхээр өнөөдөр хэлбэлээ өмнөх жиний цэгэр гэсэн бол одоо улааны нэгж үзье. Тэгэхэд бол би нэг гомиг нэгэд цувралын нэгэ дуусчих гэж бодож байна. Тэгээд ирэхэд бол жиний өөр ямар төрлүүдийн бүгдийг нээж дуусгачаад тэгээд дараа нь өөр ямар гомиг байна. Ер нь дэлгүүрт ороод тэгээд байгаа бүх гомиг идэж үзэх гомиг аваад тэгээд ерөнхийд бол танаас ч бас амар байх та. Энэ гомиг ямар амттай бол энэ гомиг ямар амттай гэдэг бол тэрийг бас идлээ бас эргэцүүлэхийн тулд би энэ бичлэг хийж байгаа шүү. Ер нь яг ийм асуулт амар надад их тохиолддог болохоор би яг бичлэг хийж байгаа шүү. За тэгээд гомиг шалгая. Би бол guys бичлэгний онцлог нь болохоор шууд гомиг яг их хөдөлгөөн нэмэлт юм хийхгүйгээр шууд идэх зорилготой байгаа. За би энэ маань болохоор дотроо бас юм хоёр юмтай юм байна. Окей. Ингээд амтсан. Тэгээд усаа буслангуудлаа шууд гомиг байлээ. Хоёр амтч идэв. Одоо бацдаг. За гээс ингээ гой маань бэлэн болж за өмнө таваад иддэг байсан бол одоо тэгээ та нарт ингэж харуулхад бол аяганд хийж идэж чинь. Тэгээ за окей. Үнэр нь бол амар халуун ногоотой үнэртэж чинь. Амар халуун ногоо төрж хамар бүр сөрөгтөл авч. За тэгээ ихнийсээр идэл. Хүү. За энэ юу штэ гойм бол яг өмнөх гоймтой бол яг ижлэх юм байна. Гэтэ шүл нь бол энэ жоохон би нөгөө халуун ногоо идэж чаддгүй болохоор цэнхрээ бодвол нилээ халуун ногоотой юм байна. Цэнхрийгээ бодвол нилээ халуун ногоотой. Над чиг халуун ногоо идэж чаддгүй юм бол яах вэ юм байна. Яах вэ гайгүй заяа. Халуун ногоо төсвөлээд ингээд шүлээ нугаад ингээд идэж болно. Гэхдээ ер нь бол за миний бол хэл бол дайгнжээ. Ер нь бол тийм байна. За тэгээ эд дуусаа бүр хамгийн сүүлд нь ревю хийлээ. За шүл нь бол яагааргүй халуун ногоот юм байна. Бүр мус гойжуулаад энэ чинь бүр нөлөөс гойжуулчихгүй. За энэ бол халуун ногоот чаддгүй юм бол жоо чангадуул юм байна. Ёо. Guys, ийм юм байна. Би ч нөгөө нэг шөлийн ер нь бол усын айгу баг хийж иддэг штэ. Тэнгүүд л энэ дэр бол би сая нэмж идэх хэрэгтэйсэн. Би ер нь сая халуун ногоодыг нэмж идэх хэрэгтэйсэн юм байна. Биш яа усыг нэмж идэх хэрэгтэйсэн юм байна. Тэгээд энэ дэр яхаарахгүй багдуулсан тэгээ хадлагч амар урдчихсан. Тэгээд ийм амар халуун ногоотой байгаа юм байна л да. Ер нь газ халуун ногоотой баг идмээр байвал
шүлийн жоох ихсгэлээ. Тэглээ авлагч чинь бүтээр ичиж тэг. Тэнгүүл мэдээж авлагч чинь нэлээ баг бол чинь. Би болохоор яг аргагүй шүл багтаа эзэн болохоор ер нь бол халуун ногоо чанга байна. Тэр ер нь бол чанга байна. За ингээ хоолтой унтай байсан ингээ бурхандаа баярлаа. Одоо хэдүүлээ гомд нь яг оноогоо өгцгий 10-аас хэдэн оноог өгцөө. За гом бол угаасаа ойлгомжтой бол 10-аас 10 яг харахгүй. Гом нь бол нэг тийм үнэмдэггүй. Ямар ч юм байдаг гомонгоос арай нэг гой гом байна. Ингээ идүүштэй гом байна. Одоо тэгээ шүл дээр бол би халуун ногоотой өмнө муу болохоор би яг харахгүй нэлээ баг оноо өмөрөө. Би бүр 3 юм уу 4-ийг өмөрөө. Яг шүлний амт нь бол 10-аас 10 заяа. Тэгээ халуун ногоо би дэсвэлж чаддгүй болохоор би 3 за 4-ийг өгдөө заяа. Тэг. Халуун ногоо идэж чаддаг. Ер нь бол халуун ногоо ер нь гайгүй даачдаг хүн бол энэ бол боломж юм. Тэгээ ногоо нь бол зөвхөн айгүй гоё махтай байна. Махтай байна. Ногоо бол гоё байна. Тэгээд ногоон дээр нь болохоор 10-аас арай 10 гэхгүй 10-аас 1.9 17 молоо ч юм уу. Тэгээд зарим нэг ногоонууд нь тий жоон нэг таалагдаагүй байж болно шүү дээ. Гэтэ яг 10-аас 10 хүүхэд бол ер хэцүү. Гэтэ ер нь бол надад хамгийн таалагдж байгаа гом хамгийн таалагдж байгаа. Гомд бол би 10-аас 10 өгч байгаа. Тэгээд шүлний ад нь бол гоё, халуун ногоон л амар чаддгүй юм бол. За юм байна. За тэгээд guys одоо ингэ жир аманы хүрт бол гомны хүрт бол дууссан байх. Тэгээд дараа нь өөр ямар хүү гомн идүүлэхийг хүсэж байна. Тэр коммент хэсэгт бичээрэй. Тэгээ тэр нөгөө нэг 2x 3x эдэрсүүдийг бол окей би та нар их коммент бичих юм бол болж идэж болж байна. Тэгээд их коммент бичихгүй бол тэгээд окей. Идэхгүй шүү. За тэгээд дараа нь бичлэг үрцээ. Бай.